Эх орон гэдэг бол зөвхөн газрын зураг дээрх нутаг, нэрний өмнө явдаг удирдгал биш үлээ. Бидний зүрхэнд орших хайр, хариуцлага бахархлаас эхлэлтэй хамгийн үнэт зүйл юм. Эх орны ирээдүй, улс орны түүчээ болох сурагчид төрийн дуулаа ашиглуулж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж байна. Оргил олон улсын сургууль, үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын Тэмүүжин урлагч сургуультай хамтран эх орны дуудлага энхий манаа төсөлт хичээлийг 3 дугаар сарын 30-наас 4 дугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус төсөлт хичээлийг оргил сургууль 2012 оноос хойш Тэмүүжин урлагч сургуультай хамтран хэрэгжүүлж иржээ. Энэ жил 8-аас 12 дугаар ангийн 93 сурагч тус төсөлт хичээлд хамрагдсан юм. Эх орны дуудлага энхий манаа төсөлт хичээл нь эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, амьдралын зөв дадалд сургах, Батлан хамгаалах болон зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаарх ойлголтыг сурагчдад өгөх зорилготой юм а. Олон улсын сургуульд сурж байгаа хүмүүсийн хувьд бол дэлхийдээ хүл зэрэгцэн амьдрахад бэлэн иргэд бэлтгэж байгаа боловч Монгол гэдэг нөгөө омогшлоо бас тээсэн, Монгол гэдэг ондоочлоо бас үргэлсэн ийм хүмүүсд байх хэвээр. Оргилын хүмүүсд бол яг онцгой сайхан хөтөлбөрөөр хичээлдэг, онцгой сайхан зүйлсийн талаар мөрөөддөг. Хувь хүнийхээ хувьд бол өөр ингэсэн оргил руугаа тэмүүлж байгаа л ийм хүүхдүүд. Энийхээ төлөө бас ингээд маш тууштай, шантрахгүй, бусдыг амарч яхад бас өглөөр тусаад хөдөлмөрлж байгаа хүүхдүүд. Гэхдээ энэ хүүхдүүд маань тэр даяарчлыг олохоос өмнө ондоочлоо одоо тэтгэх энэ боломжийг л бид нэр их илүү таслахгүй хийг бодож байгаа. Мэдээж энэс гадна өөр Монгол ахуйтай танилцуулах хөтөлбөр, бүх музейн хөтөлбөрүүд, за тэгээ Монгол улсын томоохон одоо соёл сүм хийдийн төвүүдтэй танилцах аялын хөтөлбөрүүд тэгээд олон төрлийн хөтөлбөрүүдээр дамжин бид нөх хүүхдүүдийнхээ энэ одоо зүрх сэтгэлд нь байгаа анханасаа төрсэн хөвгөлтэй энэ Монгол гэдэг одоо омогшлын золыг нь болон бадраах гэж ажиллаж байгаа. Тэгээ энэ бол манай хүүхдүүдэд бол эдгээр олон хөтөлбөрүүдийнх нь оргил хэсэг нь гэж бас хэлж болно. Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харьяа ерөнхий боловсролын Тэмүүжин урлаг бүрэн дунд сургууль. За энэ үндэсний хэмжээний цэргийн сургуулийнхаа харьяа сургууль байж байгаа. Тэгэхээр бид бүхэн бас эх оронч үзлийг манай сургуулийн хүүхдүүдээс эхлэх ёстой гэж үздэг. Тэр зургаараа сургалт цэргийнхаа анх шатны ойлголт өгөх энэ ажлаа бас явуулдаг. Ахаад бас энэ дүүргийнхаа ерөнхий боловсролын сургуулиудад энэ эх оронч үзлийг төлөвшүүлэх, за эх орноороо бахархах, зэвсэгт хүчнээ сурталчлах, Батлан хамгаалахаа үйл ажиллагаа зорилго сурчлах ажлыгаа бас хийдэг. За энэ оргил сургууль одоо манай сургуульч бас хамтран ажиллаад нэлээдгүй хэдэн жилийг нүрийг үзчихэд байгаа юм билээ. За энэ хүүхдүүдэд маань бас энэ сургуулийн удирдлага, энэ эх оронч үзлийг төлөвшүүлэх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд бас эх орноороо бахархах энэ сэтгүүхийг энэ Монгол улсынхаа ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, засгийн газрынхаа бодлого за юмыг дэмжиж ингээд бас манай сургууль дээр энэ ажлыг эх оронч үзлийг төлөвшүүлэх, за хүүхдүүдтэй бас зөв дадал зуршил олгох энэ ажлыг бид бүхэнд бас даалгаад ирсэнд бид бүхэн бас баярлаж хүлээж авч бас чанартай мэдлэг дадлага олгохын төлөө бас хичээж ажиллаж байна. Эх орны дуудлага энхий манаа төсөлт хичээлийн нэг өдөр өөрийн цагаан туяагаар буюу 6 цагаас эхэлдэг. Өглөө биеийн тамирын дасгалаа хийж цайгаа уусны дараа сурагчдын хувьд хамгийн сонирхолтой хэсэг болно. Энэ нь үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамт төрийн далбаа мандуулах өглөөний нэгдэлт юм а.
Ер нь энэ 7 хоногт цэргийн сургууль явсан чинь ер нь цагаа зөв ашиглаж сурах нь амар чухал гэдгийг ойлголоо. Угаасаа өмнө бид нар сар жилээр явахдаа дандаа нэг амралтын 40 минутын амралтын ерөнхий амралтаараа явж явахдаа нэг юм хийдгээсэн бол одоо бол 10 минутын 5 минут ч хамгийн чухал гэдгийг ойлгосон. Би эх орны дуудлага инхийн манай төсөл хичээлд 3 дахь жилд амрагдаж байгаа. Тэгээд энэ хичээлд явснаар энэ төсөл хичээлд явсан миний таалагдж байгаа зүйл бол хүн цагийн хуваартай нөгөө нэг цагийн хуваартай тэгээд бүхэн нэмэх замбраатай зохион байгуулалттай явдаг учраас энэ надад маш их таалагддаг. Энэ хөтөлбөрөөс ер нь тэгээд миний хамгийн таалагдж байгаа зүйл бол энэ чагсаалын бэлтгэл тэгээд энэ 103 жилийн түүхтэй энэ чагсаалын талбай дээр цэргүүтээ мөр зэрэгцэн нөгөө нэг оройн тойрог оройн зугаалга хийж байгаа гүйж байгаа таалагдж байгаа. Миний бодлоор хүүхэд болгон цэргийн сургууль 7 ч юм уу 4 5 хоног байсан дээр ах бүгдээрээ хүмүүжил төлөвшөл тэгэл хамгийн жижигээс эхлээл хамгийн том хүртэл бүгдийн сурч авч ийн жишээлбэл ор хураах, эрт босоох, эрт гарах, хурдан бэлтгэх гээл. Эхлээд магазинаас салаад тиймээд гал хангаалттай дээр бас энэ хатаад буудаад тэнгүүдэд дээдлийн хангаалт аваад пүшээ аваад энэ юмыг аваад тэгээд замгийн ингээд тэгээд газны юм аваад тэгээд сүмбийн ингээд буцаад очтой одоо дөнгөж сая мөд бүр ухраагаад тэгээд энэгээр ингээд энэ хатаа тэгээд энэ хийгээд энэ заваад хийгээд таруулаад тэгээд буцаач ихэд дээр бас пүшээгээд тэгээд хангаалт тэгээд буудаад галын хангаалт яагаад тэгээд магазин хийгээл тэгээд бол ингээд дөрвөлжин тэгээд эндээ болонтай тэгээд тэндээ нэг юм тохооны зайтай. Эхлээд хэцүү юу? Эхлээд хэцүү байгаагүй яа гэвэл гэртээ цэцжээс учраас сурцсан байсан. Тэгээд энд ирээ илүү сайжсан. Хөтөлбөрт ер нь хамрагдахын хамгийн гоё нь юу вэ? Яг цэрэг бол зэрэг гэдэг шиг яг зэрэг л бүх юм аяж, зэрэг хоолж, зэрэг унтаж ер нь зэрэг хамт байх л. Эх орны дуудлага инхийн манай төсөлд хичээлийн энэ жилийн нэг онцлог нь хөтөлбөрийн агуулга. Өнгөрсөн жилүүдэд жагсаалын бэлтгэл, буугсрах, ороо ураах, дасгал сургуулилт, галын аюул тулгарсан үед авах арга хэмжээ гээд цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олох хичээлүүд их байсан байна. Харин энэ жил цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олох хичээлийн цагийг багасгаж өгчээ. Сурагчид өдрийн 4-5 цагт цэргийн хэргийн хичээл, дасгал сургуультай хийдэг бол үлдсэн цагт нь олон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлддэг байна. Сургуулийн хувьд бол нэлээд багцтай. Яагаад вэ гэхээр манай сургууль одоо олон улсын шалгалт өгөх хүүхдүүдээ яг энэ үед зөвхөн цэрэгжилтийн бэлтгэл тэгээ олон улсын бэлтгэл гэж ингэж хувааж бэлтэж байгаа учраас хүүхдүүд маань 4-5 сард шалгагдах хүүхдүүд байгаа. Тэгээд энэ бэлтгэл дээр нэлээд их төвлөрч сууж байгаа. Тэгээд мөн ингээ вакуумжиж байгаа яг энэ нөгөө үүрэг даалгавар биелүүлж нэгэн командаар гүйцэтгэж байгаа үйл маань бидний сургалтын үйл ажиллагаанд ч гэсэндээ ийм эерэг нөлөө үзүүлж байгаа. Яагаад гэвэл өөрийн ухамсарлцсан хүүхдүүд маань яг тэр хичээлээ сургалтанд оролцож байгаа. Маш давуу тал болж байгаа гэж харж байна. Энэ жилийн онцлог бол ерөөдөө биеийн тэмдэгт тасалбар хөдөлгөөн дээр суурилсан хүүхдүүдийг одоо хөдөлгөөнч байдлаар эх оронч үйлдэлийг үнцнийг ойлгуулах байдлаар орж байгааг ойлгож байгаа. За бид нар яагаад гэж нэгээр ерөөдөө оргил сургуулийн манай хүүхдүүд маш сайн сууц сурсан онцлогтой байд юм байна. Хичээл сургалтын цагийг харсан ч гэсэн. Тийм бодоорч тэр юм уу хөдөлгөөн дасгал хөдөлгөөн хийх нь илүү төхөм хэрэгтэй байдаг. Тийм учраас цэргийн 1 2 3 дугаар ангууд тооцоолтоос ахуулаад ингээд цэргийн сургалтыг ойлгуулъя гэж бодож байгаа. За тэгээд дээрээс нь Батлан авах салбарын төвчний цэргийн албаны онцлогийг энэ хүүхдүүд тодорхой хэмжээний ойлголтыг өгөөд тэр хүүхдүүд яагаад энэ албыг мөрдөх ёстой байд юм бэ гэдэг үн цэнийг бас мэдрүүлэх гэж бодож байгаа. Сурагчид төсөл хичээлийн 7 хоногийн хугацаанд үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын Тэмүүжин өрлөг сургуульд багш нарын хамт байрлаж энэ хугацаанд утасгүй байжээ. Мөн Тэмүүжин өрлөг сургуулийн мэрэгжлийн тогооч нарын бэлтгэсэн хоолноос өөр чихэр жимс ундаа зэрэг чихэрлэг зүйл идэхийг нь хориглосон байна. 1-7 хоног чихэрлэг хүнс хэрэглэхгүй утасгүй байх нь сурагчдад сонирхолтой үр дүнтэй байсан тухай ярьж байна. За юу хийцгээж энэ жилээ цагаараа? Буу халаал тэгэл байжлаа. Аха. Юу ярьцгаад жилээ цагаараа юу хийдэн таад? Бид нар ер нь бол классаа цэвэрлээл дараагийн юмдаа бэлдээл ээждэг. Ер нь ингээд төгөөдөрөө амьдрах ямар байд юм бэ? Гой. Тэгээд утасгүй бол ер нь давгүй хүмүүс шүү дээ манайхаа чинь. Тэгээд хоорондоо танилцаал. Атааш ярьж. Харин унтахтай оройжонго хүүхдэд унгаал амар хэцүү. Ер нь хөвгчлөлтэй л байд юм да. Төгөөтэй гоё.
Ер нь л энэ цэрэг дээр бид нар ер нь эртнээс хойш бид нар илүү дотно болж байгаа. Тэгээд илүү найз болж байгаа гэж бодож байгаа. Миний бодлоор бол цэрэг амар гоё үр бүтээлтэй зүйл гэж бодсон. Миний нэг дурсамжтай үйл явдал учир нь би амьдралдаа ийм хүмүүжлтэй үйл явцад оролцож үзэж байгаагүй. Ер нь шүд өвтгөө батга гарахгүй ер нь амар байна. Ямар ч амтлагч гоод ийцээргаа тэгээ тэрэндээ бараг дасаад ер нь цаашдаа хийл гэж бодож байгаа даа. Миний хувьд бол цэргийн сургуульчдын хүүхдийн амьдралаар амьдарч үзснээр ер нь цэгцтэй, цэвэрхэн, товч, тодорхой болж гэж байгаа. Магадгүй би ирээдүйд цэргийн хүн болохгүй ч гэсэн ирээдүйд нийгэм төрсөлтөд минь одоо сурсан энэ цэгцтэй, цэвэрхэн, товч, тодорхой цагаа баримталдаг чанарууд маань надад хэрэг болох байх гэж бодож байгаа. Боловсролын сайд Наранбаяр энэ хичээлийн жилийн бүтцийг батлахдаа хичээлийн жилийн 9 дахь 7 хоног, 30 дахь 7 хоногт суралцагчид бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээл сэтгэлгээ, зөөлөн чадвараа хөгжүүлэх, нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, эсвэл төсөлт ажлыг хэрэгжүүлнэ гэж баталсан юм. Энэ хүрээнд оргил олон улсын сургууль, бага анги, дунд анги, ахлах ангийн сурагчдад насны онцлог тохирсон төсөлт ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Үүний нэг нь дунд ахлах ангийн сурагчдад хэрэгжүүлж байгаа эх орны дуудлага энхий манаа төсөлт хичээл юм а. 4-р анги дээр бид бүхэн бол одоо Сэлэн аймгийн Мандал сум зүүн хараа хотыг зорж Монгол ах байл хийх ёстой байсан. За энэ хүрээнд бол бид бүхэн Балчин ах бай уламжлалт мал ахуйтай танилцуулах, дээрэс нь зүүн хараа Политехник коллежийн агропарктай тий одоо өвлийн хүлэмж, зуны хүлэмжүүдийн үйл ажиллагааг хүүхдүүдэд танилцуулах. За дээрэс нь одоо зүүн хараа хот маань өөрөө байгалийн бас онцлог тогтцтой. Одоо Шилгэнцэг хайрхан ноён уул гэдэг их сонин нэртэй их сайхан байгальтай газар. Тэгэхээр хүүхдүүдэд тэнд очиж ах байл хийх. Энэ бол зөвхөн 4-р анги дээр биш 6-7-р анги дээр бас төлөвлөгдсөн байсан. Харамсалтай нь одоо яг бидний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа урд өдөр нь одоо бас тухайн орон нутагт маань одоо менингокийн сэжигтэй тохиолдол зүйлсээ бид бүхэн туслагдсан. За 8-аас 12 дугаар ангийн хувьд бол яг энд одоо эх орны дуудлага инхий манай төсөлт хичээлд хамрагдаад одоо маргааш тайлангаа тавих гэж сэтгэл тогтолцоо хийж байна. Аав ээжийн аз жаргал болж ирсэн эдгээр хүүхдүүд бол ирээдүйн эзэд эх орны түүчээ. Тэд эх орноо хөгжүүлэх, эрдмийн зэрэгээ дээшлүүлэх, сурч хөгжих, хорвоо дэлхийг таньж мэдхээр дэлхийн аль зүгтж жигүүрээ дэлхэн нисхийг хинж мэдгүй. Гагцхүү эдгээр хүүхдүүдэд турга тусгаар эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, өөрсдийн ондоошлыг ойлгуулах нь ус агаар шиг чухал зүйл юм а.